За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Веган амьдралын талаар ярилцдаг Green Plus podcast маань өнөөдөр эхэлж байна. За өнөөдрийн дугаарт маань хүний хэмч, туул эмч маань бид бүхэндээ оролцох гэж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За танаас уламжлал болсон нэг асуулт асууя. Та бол адилхан биднэртэй адилхан веган хоолтон тийм ээ. Гэтэ та бол эмч хүн, их эмч хүн. Тэр та яагаад анх ингэж веган хоолтон болсон юм бэ? Энэ талаараа та биднэрт нэг дэлгэрэнгүй ярьж өгөөч ээ. За баярлаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би болохоор веган болоод 15 жил болж байна. Тэгээ анх болохоор манай нэг хатан ах манад орж ирээд энэ урталд цагаалны газар байдیں۔ Ингэ хэлэхгүй юу. Тэгээд би тэрийг нээхийг анзаарсан. Тэгсэн ахаад хэлдэг. Хоёр дахь удаа хэлэхээр хүн чи ах маань хоёр удаа хэлж штэ. Би очиж үзье гэж бодоод. Тэгээ яагаад ах маань надад дахин хэлээдсэн гэхээр би өөрөө жоохон хөнгө олох туртай. Тэгээд төрхөөрөө хүмүүс нөгөө хар шүл авдаг. Би ногоот шүл авдаг. Ногоот шүл авахар сүү их ордог. Тэгээ тийм хөнгө олдсон юм байсан байхгүй. Тэгээд урагшаага нөгөө цагаалны газар ороод үзвээ. Ингээл шууд л ерөөсөө энэ дотор цагаан алтан бодлоо гэж тэр өдрөө бодоод тэгээд ах маань надаас ямар азтай тэгж хэлсэн юм, би ямар азтай энд орсон ингээл одоо хүртэл бодож явдсан шүү дээ. Тэр өдрөөс хойш би шууд тэгэл цагаан алтан болсон, оромл алтан. Тэгээд та ер нь давхар өсрөн цагаан хоол ус, цагаан буюу одоо веган хоол ш тийм ээ. Энэ хоол үнэлийг судалж ирсэн байх тийм ээ. За тэгэхээр та яг уу анх хоолыг веган хоолыг бол яг юу гэж харсан бэ? Одоо энэ ямар учиртай хоол юм бэ гэж бодсон уу? Анх орохдоо бол би зүгээр л шууд л нөгөө шийдвэрээ гаргаж ирсэн. Оромл хоолтон боллоо гэд. Тэгээ болсныхоо дараа ингээд харсан чинь эмчийн зүгээс ямар гайхалтай одоо нэг юм байд юм бэ гэдэг бүр өөрөө олж аваад бүр ингээд дотор айгүй гойлжсэн. За ямар нөгөө юунууд тэгээ судлаа штэ бид нар чи ингээд эмчийнхаа зүгээрсээ судалж байгаа байхгүй юу. Бид нар чи анаахын талаас айгүй олон нөгөө нэг тийм одоо архив хүчин талаас ялангуяа аюух асуудал тулгардаг штеп. Энэ яагаад идэгдэг юм бол энэ яагаад оншин тодорхойгүй те. Тэгэл нөгөө шалтгаан тодорхойгүй тэгсэн мөртлөө эмчилгээний тодорхойгүй аюу олон юмнууд байгаад идэг байхгүй. Тэгээд тэрний зарим ингээд шийдлүүд гараад ирсэн чи би бүр маш их баярлсан. Тэгээд ингээд за тэрний заримаас нь дурдыг гэвэл одоо ингээд жишээ нь ингээд уншаад судлаа явж байсан чинь одоо олон улсын хавдар судлалын агентлаас гаргасан хавдар үүсгч англи гараад ирдээ. Тэгсэн чинь тэр англи дээр биш үү? Нэгдүгээр бүлэгт нь хавдар үүсгдэг нь батлагдсан 4 юм байгаа байхгүй юу? Тэрний одоо за арх тамхи, мах, боловсруулсан мах. Тэгээд дөрөвт нь нарны хорт туяа дөрөв. Нарны хорт туяа нь болохоор харьцангуй бага яад юм билээ. Бараг нөгөө цагаан арсанд илүү нөгөө тусах магадaltaй гэхдээ маш бага эрсдэлтэй. Тэгтэл хүнснээс бидний иддэг хүнснээс боловсруулсан мах ганцаар орсон. Нөгөө босруулсан махнаа тий. Тэгээ хоёр дахь бүлэгт нь болохоор өндөр эрсдэлтэй нь улаан мах гэдэг дандаа шарсан мах ингээм мах шарсан хүнснүүд ороод ирсэн. Тэгээд юу лэн чинь хавдар үүсгдэг нь батлагдсан бөгөөд өндөр эрсдэлтэй бидний өдөр тутам иддэг мах ороод ирэхээр бид нар чи юу болж байна гэл ингээл бүр цаашаа явал. Тэгсэн чи ахаад Корнел их сургуулийн доктор профессор Колин Кэмпбелл гэдэг эмчийн судалгаа гараад ирдээ. Тэр эмч болохоор 300 гаруй судалгаа хийсэн. Өөрөө болохоор сүүний фермерт ажиллаж байсан. Тэгсэн хэрнээ тэр сүүний фермерт ажиллаж байгаа нөх хүмүүс аюух кальц дутагдaltaй байгаад байсан юм билээ. Тэр орчин хүмүүс. Үгүй сүү байж хаад яхаараа кальц дутагдд юм бэ? Одоо ингэ судлаад гаргаад өгье гэж судалсан чинь нөгөөх нь нөгөө сүү нь өөрөө кальцаа эргүүлж дутагддаг болоод тэгээд бүр цаашаа маш олон судалгаа ингээд цуврал судалгаанууд яваад тэрэн дотроо бүр мах, өндөг, амьтны гаралтай уурган, хавдрыг бүх шатанд нь дэмждэг юм байна. Гэсэн дүнэлтийг хүргэсэн бүр тийм бүр олон судалгаа гаргаад тэрнээсээ үндэслээд нөгөө хятад судалгаа гэсэн ном 1984 онд гаргацсан байна. Тэгээд тэр ном дээрээ юу гэж үтсэн гэхээр 84 онд штэ. Тэг чинь 10 жилийн дараа та бүхэн мах бол хортой гэдгийг олж сонсголно гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд 10 жилийн дараа гэдэг чинь 94 он. Тэрнээс хойш хичнээн жижиг болсон тий. За тэгээд ингээд судлаадсан чинь нэрээ мах бол одоо үнэхээр өндөр эрсдэлтэй байна гэдгийг гараад л ирд юм бэ. Нэг олон үзүүлэлтээр чинь хавдар үүсгэж байна. Тэгээ махан дотор нэг өрөвсөл үүсгэж бодисууд яваад байна. Өөрсдөнд нь ялангуяа архаг өрөвслийг одоо даймжруулдаг, хаана өрөвслэн тэрийг ихсэгдэг нөгөө метил холоор антрен, тетрацикл амин. За тэгэл нөгөө үений өрөвсөл
тулаа үсгдэг шээсний хүчил. За тэгэл нөгөө за одоо бол нөгөө холестериныг өөрөөр яриад байгаа тэгсэн ч гэсэндээ хансан тосны хүчил гээд ингээд маш олон үзүүлэлтээрээ маш олон архидоны хүчил одоо тэр нөгөө нэг архидоны хүчил гээд нөгөө өрөвслийг даамжуулдаг нэгдлүүд бүгд одоо махнаас гарал үүсэлтэй. Тэгээд тэдгээр нь өрөвслийг даймжруулдаг өрөвсөл архаг өрөвслийг даймжрах тусмаа л хавдар үсгээд байгаа шүү дээ тий. Хавдрын суур ерөөсөө. Тэгээд тэр болдог нэгэ баталтай. Дээр нь тэр нөгөө мах чинь одоо бид нар чинь өвсөн тичэлтэй амьтан гэдэг байгаа шүү дээ. Тэрийг нөгөө Колумби эрдэмтэн Хантигийн баталсан байгаа байхгүй юу. За Game Changers кинон дээр баг ингээд баримс кинон дээр баг ингээд тэрийг тодорхой гарна да. Тэгээ таач гэсэн ярьдаг тий. Ингээд амнаасаа ахуулаа шүдний бүтэц, шүсний найрлага, ходоод нарийн бүдүнгцний нөгөө урт тий. Урт өрчлээ суняастай бүгд өвсөн тижээлтэй. Махчин амтантай ингээд бүр төсвөр бол авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар уурга нөгөө адуу хөр хон ямаа шиг махнаас юунаасаа хүнсний ногооноос өвснөөс авдаг шиг хүнснээсээ авд юм байна гэдэг нь бүр ингээд тодорхой болгоо. Дээр нөгөө хүнд мах чинь мах нийлмэл ураг хотоод нь орохоор аюу хүнд механик ажиллагаараа ч хүнд нөгөө олон нөгөө нойр булчирхайнаас ч цөсний ялгаралтыг ч маш их ихсгэн. Дээр нь тэгээд цаашаа нарийн бүдүүн гэцээр явахдаа хагас цадрлын бүтээгдэхүүнүүд нөгөө бүдүүн гисэнд дээр очоо тий нөгөө амиак, амон, фенол, индол гэл хортой хийнүүд аюух үсгэн. Тэгтэл тэр хорт хийнүүд чи 25% нөгөө гадагшлаад үлцэн хувь дандаа нөгөө үүдэн бэнээрээ илэг рүү очиж хоргоождаг болж тараад байгаа. Тэгэхээр Монгол хүн багаасаа илгэндээ маш өндөр ачаал аваад идэм байна гэдэг нь их ойлгомжтой болоод ирээд байгаа байхгүй юу. За заахтай одоо манай монголчуудын гол хамгийн айдаг зүйл бол юу байгаа гэж нэг уургийн тэтгэлгээд байгаа шүү дээ. Мах идэхэл байчих юм бол бид нар одоо уургийн тэтгэлд орчноо гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг нь бид нар веган хоол идээд ер нь уург дутагдахгүйгээр хангалттай уурга аваад явах боломж ер нь байна уу? За энэ болохоор бүр надад нэг тохиолдсон одоо юу байна л да. Имч найз маань. Бид ч одоо ингээл ярина штэ яриад л одоо ийм сайн ингээл би ч уурга мурга амнаад нэтрэгэл ярихгүй. Тэгсэн чинь нөгөөх маань 3 сарын дараа найз нь уурга яаж авах вэ гэд дахиад асууж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нөгөө багаасаа идээд ингээд тасцсан болохоор ингээд суучт юм байна. Ерөөсөө энэ уургийг бид нар махнаас авна гэсэн бодол суудсан. Хичнээн ганц хоёр сонссон ч гэсэн тэр ингээд яг өөртөө хүлээж авдаг юм байна л да. Тэгтэл одоо нөгөө бид нар ч уургийг нөгөө махна юунаас ургамлаас авчиж болох юм байна. Ургамалд нөгөө 22 амин хүчил 22 ула байд юм байна. Үйл орлогдох болон орлогдох амин хүчүүд бүгдээрээ байд юм байна. Тэр тусмаа энгийн нөгөө найрлагатай болохоор задрахтай амархан шин тижэл болохтой амархан амин хүчлүүд болохтой амархан эргээд нийлэгжүүлэхэд ч гэсэн хялбар төсөртэй илгэндээ эргээд бид нар уурга нийлэгжүүлчихдэг шүү дээ бүх альбомын глобалинс ахуулаад тэгээ энэ нөгөө байдал нь их амархан юм байна гэдгийг ингээд нэг тийм сууж өгөхгүй л юм шиг үлээ ер нь тэрнээс одоо уурга бол бүгд ингээ хангалттай байж идэг бүгдээр ингээд хавсраад нийлээд ингээд уургийн бүтцэн их хурдан. Тэгээ ер нь бол яг нэг гол уургийн бүтцэн бол бид нар шош болон буурц дургуулуудаас л хангалттай хэмжээгээр бол авч чадаад байгаа ш тийм ээ. Өдөртмийнхаа хүнснээс яг нэг үйл орлогдох амин хүчил гэдэг зүйл нь бол шар буурцэг гэдэг урамлалт бол төгс байдаг. Түгээр хийсэн одоо дүүпүү мөбүү гэж бид нараас голлоод ичгтэй тэгэд үйл орлогдох амин хүчлийн тутал маань бол маш бага байгаа тийм ээ. Дээр нь бас одоо бид нэг ингээ уург гэсээр одоо уурганд аюу өндөр ачаал бүтлэгцэн. Одоо жимсэн хүртэл урагтай ш тийм мэдээж бага хэмжээний тий. Тэгээд ногоо цагаа тэр битгэл бууцаа юу цаанууд өндөр урагтад ороо явчихдаг ш тийм брокколи энэ төр. Шош буурцэг бол зарим нь бүр самар энэ төр бүр нөгөө махнаас илүү урагтай бол явчихж байгаа. Жишээ нь 100 г мах 100 г шош 2 хоёлаа 22 г уург агуулсан тий. Тийм байдаг шүү дээ. За Монгол хүн бол ер нь одоо махаад идэхгүй бол болохгүй гэсэн нэг ойлголт байдаг шүү дээ тийм ээ. За тэгээ нөгөө нэг үзэл нь юу гэхээр сармагчингаас одоо хүн үүссэн гэж үздэг шүү тийм ээ. Гэтэл гол одоо тэр сармагчингаас ялгарж байгаа тэр ухаан нь бол хүн одоо махыг болгож идсэн мах эзнээс болж үүссэн одоо хүн илүү ухаантай болсон гэдэг юм тиймэрхүү онлууд яваад идэг шүү дээ. За энэ талаар бол та бол одоо яг юу гэж үзэж байна? За монголчууд чинь болохоор за дөрөв үлрэлтэй хүүтэн те хүүтэн сэрүүн ялгаагүй хүрээ бид нэр өвсөн тижээлтэй юм бол амьтад те бидний нөгөө дөрөв үлрэлийн амьтад маань бас өвсөн тижээлтэй амьтад маань адилхан л одоо нөгөө тасан зохицолтой байдаг шүү дээ. Нөгөө талаараа одоо ялангуяа орчин үед бол нөгөө бидний үйл ажиллагаа те яг ийм нөгөө
хөдөөний нүр их ажилламар нүр их одоо нөгөө хүйтэн ажиллах хугацаа тэд нэр харьцангуй бага болохоор махан олон шилжигд бол ямар ч асуудалгүй өөрөө л ингээд аяндаа болоо явчихна гэж боддөө шүү дээ. Тэгээд зөндөө олон нөгөө урамл хаалтангууд байна шүү дээ Монголд ч хэдэн мянга хүрсэн би одоо урамл хаалтан. Багцаараа 5,000 орчим яг цэвэр веган хоолтон байдаг гэж багтдаг баг шүү тий. Тийм бүгдээрээ л одоо өвлийн улиралд явж гин. Тэр тэгэл хөдөө орон нутгийн бүр хүмүүс хүртэлтэй өвлдөө ингээд урамл хоолтон болцсон явж байгаа шүү дээ. Нөгөө талаас нөгөө одоо нөгөө ухаант хүн болоход нөгөө мах болгож ийсэн аюу сайн нөлөөтэйсэн гэж ярьдаг шүү дээ. Миний тухайд болохоор юу гэж боддог гэхээр одоо бүр эртнээсээ ахуулаад Сократ одоо агуугын ухаанч философч. За Гиппократ манай анхны эцэг. За тэгэл найшлах юм бол одоо нөгөө Леонардо да Винчи нөгөө бидний оёдлын машинаас ахуулаад онгоцны загварыг хүртэл зохиоцсон алдарт Мона Лиза зураг зурцсан тий агуу их тийм авиастан шинжлэх ухааны үндэслэгч. За тэгэл нааша Эйнштейн, Тесла одоо нөгөө Толстой гээд олон Нобелийн шагналтнууд маш олон Нобелийн шагналтнууд цагаалтан байдаг. Тэд нар тэгэхээр аяхгүй нь ямар байсан тий тэдний оюухаа ямар болоод тийм байгаа. Тэр зүйл одоо орчин үеийн судалгаа байгаа. Аяхгүй нь өндөр байна 20%. Цэвэр урамлан хоолтон харьцуулахад хоолтноос аяхгүй 20% өндөр байна гэсэн судалгаа гардаг ш. Тэгэхээр энэ тал дээр бол би одоо нөгөө ухаант хүмүүсийн тал дээр бол үгүй л гэж боддөө шүү дээ. Энэ тийм шээ. Харин ч бүр эсэргээрээ байх магадaltaй гэдэг. Тэгээ за яг нөгөө дөрвөн улирны тал дээр ярихад бол яг нөгөө шингэн байх тусмаа хурдан задарч хүний биеийн дулаан өсөлтийг бас нөгөө шингэн гаралтай тоснууд маань илүү хүүсгэж өгдөг. Гэтэ ихэнх одоо шингэн гаралтай тоснууд бас ургамалд байдаг тийм ээ. За коконат болон палм ойл хоёроос бусдын ихэнх нь бол одоо шингэн тоснуудад өгчөөс өвлийн улирлыг давхад бол уул нь бол бид нар ямар ч асуудалгүй юм байлээ л дээ. Шингэн гаралтай тосныхоо хэрэглээг өвлийнхаа улирлууд нэг 15 хувиар нэмэгтэл за тэгээд ерөнхийдөө бид нар дулаан өсөлт маань хангалттай нэмэгдээд гэдэг. Эсвэргээрээ улийнхаа өвлийн улирлууд бол нөгөө хансан тусаар баядаг кокс мокс 70 модыг бол харьцангуй бага хэрглэж байх хэрэгтэй юм байлээ. Тэр нь нөгөө дээрээсээ монголчууд нөгөө ямааны махсах иддэг байсан шүү дээ. Тэр хансан тус ихээр агуулсан хүнсийг бол бас хэрэглэх нь нөгөө хүний биеийн дулаан манас яг нь тэрийг бүрэн задлаад энерги үүсэлтэй бас бүрэн үүсгэж чадахгүй байна гэсэн бас нэг тийм юм бол томьёо бол бас байдаг юм байлээ. За тэгэхээр шүү дээ одоо ингээд хүмүүс ингээд яриад байгаа шүү дээ. Одоо нөгөө холестерин гэдэг юм чинь одоо ингээд юу хацсан шүү. Одоо хоцрогдсон юу болцсон шүү. Одоо өөхтөө мах идэх хэрэгтэй гэж ярьдаг шүү. Тэгэхээр яг энэ дэр таны бас юу гарч ирж шүү. Нөгөө талаас би бас нэг аюу гой судалгаа харж ирсэн байхгүй. Одоо нөгөө хайлтвал Элстен гэдэг зүрх судасны доктор өөрөө одоо зүрх судасны мэс засалч эмч. Тэгээд Америкийн одоо нөгөө 15 ард мэс засалчийн нэг гээд ярьдаг шүү. Тэр хүний судалгааг хараад би үнэхээр нэрээ баярлсан, гайхсан. Бид нар ч одоо ингэдэг шүү дээ ингээд судас нарийсцэн тий. Нарийсан судас нөгөө судасныхаа энтийн бүрхэл дотор холестерин хуралдаад нарийсцэн дээр нь тэр за судас нарийсалтыг бол тэр холестеринаасаа гадна судсан дотор өр өвслийн процесс их учраас нарийслыг одоо илүү бас давмгаа үүсгэж байна гэдэг давхар яриад байгаа тий. Тэр нь илүү уураг хэрэглэх тусмаа одоо холестерины нийлэгжилт бас ихсээд байгаа нь харагдаад байгаа байхгүй юу. Би бас NHK-гийн нөгөө илүү хөвгтийн талаар явагдчихсэн нөгөө эрүүл мэндийн нөгөө нэвтрүүлгийг үзчихсэн чи эмч нар нь юу гэсэн гэхээр нөгөө докторууд цугласан баг штэ. Олон доктор цуглаардаг. Тэр тэгсэн чинь одоо тэр докторууд юу гэсэн гэхээр элэг өөхлөлтийн хамгийн хоёр том шалтгаан нь арх болон уургийн хэрэглээ их байх гэж байгаа юм. Тэгэхээр монголчууд уургийн хэрэглээ ямар лээ тий. Тэгээд тэр нь өрөвслийг аюултай амжилттай нөгөө өрөвслийг дамжуулцдаг тэрүүгээр илүү нөлөө үзүүлдэг юм байна. Тэгээд Элстен докторын нөгөө судалгааг харж исэн чинь бүр ингээд нарийсцсан одоо нөгөө титэм судас нарийсцсан. Одоо ингээд хагалгаа хийх залттай. Тийм хүмүүсээ Элстен доктор аваад цэвэр ургамлан хооллоод бүгдийг нэрвүүлжүүлсэн судалгаатайгаа 84 оны судалгаа ингээд судалгаатайгаа тэгээд эрентген зургийнхаа нөгөө хяналтын зурагтай ийм нарийнхан болцсон судас 2 жил гарны дараа 3 жил 4 жилийн дараа яг хэвийн байдалд эргээд орсон. Тэр үед би одоо хүмүүсээ юу гэж зөвлөж ирсэн гэхээр одоо нэгэнд нарийссан бол одоо ч гэсэн одоо тэг зөвлөдөг зэрэг маань тий нэгэнд нарийссан бол өргөсгүй энэ зүгээр болохгүй энэ хэрвээ
одоо ингээд цаашдаа та зүгээр эрүүл мэндээр ингээд өөрийнхөө нөгөө хоол унданд анхаарал яв. Тэгсэн ч гэсэн одоо энэ хэзээ нэгэн цагт хаалганд орох шаардлагатай болох байхаа гэж зөвлөж байгаа байхгүй. Тэрэндээ би одоо яана гэж таастай нэг бодлын чичмээ нэг бодлын баярламаар хүмүүс би хэлэх хөвгтэй болцсон. Ийм байд юм байл шүү. Одоо тийм судалгаа бүртэл ийм байна гэд тэгэд их баярсан шүү дээ би. Тэгээ тэр яг судалгаанаад бүр бас их гоё мэдрэмж өгчээсэн яг ийм эмчхүний талаас ямар гоё юм бэ. Үнэхээр ингээд нэг ийм гоё ингээд өргөссөн энийг ингээд эдгэж болд юм биш үү. Нөгөө одоо хариулагддаггүй асуултын маань нэг хариулагдчихж байгаа байхгүй. Хизээч итгэж болохгүй санаж исэн нөгөө титэм суудсан нарийсэл эргээд тийм байдалтай орчгоор ямар. Тэгээ одоо бол эстемч нөгөө маш олон хэдэн зуун хүмүүс тий дандаа урамлал эстемчийн хэлсэн үг гэдэг штеп. За мэдээж генд дамжид зарим хүмүүс дамждаг 10-15% дамжаад генээсээ болоод бас нарийс хандлагатай тий зүрхэн шигдээс хандлагатай тэгсэн хэдий ч гэсэндээ та зөв хооллох юм бол одоо энэ генийн гаралтай юу ч гэсэндээ урьсан сэргийлж болно. Та одоо энэ зүрхний өвчнийг зөвхөн одоо насжилт нөгөө ген тэ босод юмтай ингээд хольж битгий андуураа. Энэ бол цэвэр хоолтой шууд холбоотой гэд өөрөөлцсөн байдаг байхгүй юу. Зөв. За одоо яг хуу таны бодлоор нь агаар хоолтнууд нь яаж шимдэж авдаг гэж бодод байна. Одоо дэлхийд чинь бараг 60,000 хүн агаар хоолтон бай. Саяхан нэг харааста нэг залуу Монгол дээр явж агаар хоолтон гэж маш олон хүмүүс дагаал тий. За тэр хүмүүс маань тэр ямарсан 6 хоног хажууд нэг хүн хард сахилаа юу ч идсэнгүй юу ч уусангүй гэдгсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ талаар юу та хэр ойлголтууд яг энэ агаар хоолтой байх боломжтой юм уу? Яаж энэ хүмүүс нь агаар хоолтон шимдэж аваад байна? Тэр талаар танд одоо ямар бодол ер нь олж мэдсэн зүйл юу вэ энэ талаар? За бид нар чинь болохоор зөв ургамал хоол дээр л ингээл яриад байгаа байхгүй. Тэгтэл цаана усан хоолтон, агаар хоолтон, зөндөө хоолтон байд юм байна гэдгийг зөндөө хүмүүс биерээ үзүүлчихлээ шүү дээ. Тэгээ зөндөө олон нэвтрүүлэг гарч ирсэн шүү дээ агаар хоолтны тухай. Одоо нэг Оросын нэг хөөрхөн эмулаацартай эмгэн тэгэл залуухан хүн, нэг хөөрхөн мариатай эмэгтэй тэгэл бүр эмч тий. Энэ төр маш олон нэг агаар хоолтонгууд тий яаж ингээд агаар хоолтон болдог талаараа яриад л ингээл тэгээ тэдний зарим түүхүүд нь аюух гайхамшигт их сонин гоё тий зарим зүгээр ээжсэн ингээл тэгээд хамгийн гол нь тийм болцохоор нөө орчин тойронд нь бас ингээд айгүй тий амаргүй нөлөөтэй байсан талаарч гэсэн ярьж байгаа байхгүй юу. Та бас нэг агаар хоолтон талаар ярьжсэн санагдаад байгаа юм юу. Ингээ ургамал шиг ингээд одоо ингээ ургамал амьсгалаад тий хөрснөөсөө ингээд эрдсэн аваад амьсгалаад ингээд фотосинтезийн аргаар бүх юмаа бүтээдэг шиг бас хүм тийм байх боломжтой. Ганцхан тэр нөгөө төвдөө одоо хэдэн зуун жил насалсан лам нар биш одоо бол одоо юм болго ингээд өөрчлөгд зүгээр болцсон байх шүү гэд ингээд ярьжсэн шүү дээ. Би бас тэгж боддیں۔ Тэгээд одоо энэ агаар хоолтнуудыг хараад хахаар хүний биеийн чинь биш дээ 96% нь 4 элементээс тогтоод байхгүй юу? Ус төрөгч, нүүрс төрөгч, хүчил төрөгч, азот 4 элемент. Тэр 4 элементээс бидний аюулгүй чухал хэрэгтэй байгаа нүүрс ус, өөх тос, уурга бүтээдэг байгаа байхгүй юу? Яаж холбогдсноосоо, яаж юу баснаасаа болоод нэг нь нүүрс ус, нэг нь өөх тос, нэг нь уурга болчдөг. Тэгэхээр тэр боломжтой байх магадaltaй. Дээр нь агаарт энэ 4 элемент өвлөө байдаг. 96% нь тэр элементүүд. Сая бүр тэгсэн одоо эсэм телевизээр би нэг мэдээ харсан чинь тэр мэдээгээр өвсөн гэхээр Германы эрдэмтэд Германы хаанхын судлаачид үлээ би нэрийг марчих судлаачид нүүрс төрөгч ус төрөгч нүүрс хүчлийн слэс ур гаргаад авцсан судалгаа тэгж гарсан. Тэр бол яг хоо тэр агаар хоолтой хүмүүс агаартай хүчил төрөгчөөр амьсгална бас агаарч бас нэлээ их хэсэг нь бол өөрөө азот тийм ээ. Уургийг бол гол бүрдүүлж байгаа хэсэг нь бол өөрөө гол үндсэн хэсэг нь бас азот байгаа ш тийм ээ. Тэгэхээр бас агаараа хоолносоо уург нүрс өөх тус одоо зүйлүүдээ тэр хүмүүс бол нийлэгжүүл чадаад байна. Тэд нар агаараа болтон жоохон ядрахаар бас жоохон амарчаад байна гэдэг ш тийм ээ. Тэнгүүж шинэ хижээл авчаад байна гэдэг тийм ээ. За энэ бол бас яг маш өшөө сайн судлах бас чухал зүйлүүд бол байгаа бах тийм ээ.
За нөгөө зүйлийнх одоо Монголд бол цагаан хоолтой хөдөл маш олон байна. За манай хоёр хүүхэд бол төрөлхийн цагаан хоолтой бид нар бол дүүпүү шош зарал хүнсийн ногоо ер нь олон төрлийн ямар тийжээж байгаа. За гэтэл яг одоо маш олон төрөлхийн цагаан хоолтой энд байгаа маш олон хүүхдүүд байгаа дээ шүү дээ. Ерөөсөө мах идэж чаддгүй, өндөг идэж чаддгүй, махтай шүл идэж чаддгүй. За махын шүүж авж байгаа нэг шүлийн өгөөл том болгодог тийм хүүхдүүд байна шүү дээ. Энэ талаар л одоо яг та юу гэж боддог? Яагаад энэ олон хүүхдүүд ингэж мах идэж чадахгүй маш олон хүүхдүүд төрөөд нэг хоёр хүүхдийн за гурван хүүхдийн нэг ч юм уу төрөлхийн морг мах иддэг хүүхдүүд төрөөд нь шүү дээ. Тий. За би юу яасан? Сая нөгөө их налхас дээр манай найз хэмж байдаг байхгүй. Их налхас дээр 2 хоног найзтайгаа цуг ажиллаа. За. Тэгээд тэгсэн за нэг өдөр бүр өдөөс хойш яг бүтэн суусан. 18 хүүхд үзүүлдэг найзт маань. Тэгээд тэр зүгээр л би сууж байгаа. Тэр та ингэв тэгв тийм бол юм ерөөс асуугаагүй байхад тэндээс 5 настай, 6 настай 2 эрэгтэй хүүхд. Ээж нь нэг нь эмээн дагуулад ирсэн. Тэгээд тэр ингээ манай энэ хүүхд төрлийн цагаан хоолтой. Ерөөсөө мах идэггүй. Одоо ингээд байх юм гэд эмчээсээ асууж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай найз болохоор харин одоо ийм хүүхдүүд олон болчиход байгаа гэтэлж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс гадна манай нэг найзын одоо зэн 6 настай цагаан хоолтой. Цэвэр бас тэгээд төрч. Мах идэхээр бөөлжөд идэг гинэ. Тэгээ бөөлжөд ингээд яагаад хамж яах чарга байхгүй. Өгч чадахгүй. Тэгээ цэцэрлэгтэй хоол аваа явна. Тэгээ тэр хүүхд хамгийн сонирхолтой нь бас 7 хоногт нэг удаа юу ч идэхгүй дан усан. Өөр ингэсэн аяхтай аяндаа л юм идэн идэх нөгөө хоол нь хэмжээтэй 2 борцог өөр юу гэлээ ингээ хэмжээтэй илүү иддэггүй. Чихэр бараг иддэггүй. Тийм хүүхд. Та тэр хүүхд яагаад ингэж төрөлхийн мах идэхгүй байх гэж юу бодоод байна. Тэгээд одоо тэр хүүхд би тэгэхээр ингэж бодож байгаа. Одоо ингээ манай дэлхийн нөө гэрцийн тавтамжаар аяг өндөр болоод байна гэж яриад байгаа шүү дээ. Аяг өөр өндөрсөд ингээ ховсон өөрчлөлтөд байна. Бид нэр өөр 90 үед одоо ингээд амьдраад шүү. Одоо бомбын 90 үеч гээл ярьж байгаа тий өөр 90 үед алтан 90 ч гээл ярьж байгаа ч тий өөр 90 үед амьдраад байна. За манай тэр анагаахны доктор биднэрт одоо химийн багш орж исэн. Анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн хүндэт профессор Давааху гэдэг эмчтэй тэр эмч маань хүртэл одоо хэлжилээсэн тий энерги судлаа та нар одоо нөгөө бэлгийн нөгөө оюухныг тий арга биш бэлгийн оюухны 90 үе шүү энерги судлахгүйгээр бид нар дан матери яваад зөвхөн бие судлаад явахгүй болцсон. За энийг л хэлсэн баг. Бид нэр ховсон өөрчлөгдөх ёстой юм байна. Бид нэр өөрөөр амьдрах ёстой байх ч ёстой магадaltaй байж магадгүй тий. Тэгээд одоо энэ хүүхдүүд өөрөөр төрж байгаа. Тэр битэл одоо хүүхдийн нөгөө генд нь өөрчлөлтөө нэгдэг шүү дээ. Нөгөө бүр ДНК-ийн бүтцэд өөр биш энэ хүүхдүүд одоо нөгөө солонгон хүүхдүүд нөгөө нэг кристалл хүүхдүүд те энэ хүүхдүүдийн чинь учир цаана өөр их магадaltaй эднэр бид нар цаана те эднэр бид нар одоо зарим бүр аутизм гэдэр те яриад байгаа байхгүй юу. Аутизмтай хүүхдүүд яг үндэ бол бас нэг тийм одоо нийгэмтэй ингээд зохицгой болсон тийм хүүхдүүд биш. Нэг талаасаа нэг хүмүүсийн нөгөө бодол нь тийм баг штэ. Тэгсэн байгаа байхгүй юу. Энэ хүүхдүүд бүхнийг мэдж байгаа. Бүхнийг дотооддоо мэддэг. Гадна орчиндоо ингээд илэрхийлэх тийм сонирхолгүй. Ягаад тэгэхээр тэртээ тэргүй ойлгохгүй учраас зарим нь ингээд дотооддоо дугай байгаад байт юм а. Тэрийг би магадгүй шүү дээ. Жишээ нь одоо нэг аутизмтай хүүхдээ ээж нь ингээд афоризмын талаар ингээд хүүхдээ хэлээд өгсөн чинь тэр хүүхдийн нэг афоризмуудыг ингээд бичсэн афоризмууд ингээд гаргацсан байсан шүү дээ. Одоо нэг тийм нилээн тийм баг гүн ханч болов гэмээр одоо бидний эсгүүд өг дээцээ сургаал юм уу гэмээр афоризм бичсэн байгаа байхгүй юу. Бидний өөр ингээд бичсэн. Тэгээд хэлж ярихгүй мөртлөө бичсэн. Тий. Дүү тийм болов гэж бодож байна. За та бол эмчүүд юм. Гэхдээ та одоо яг хуу веган хоолоор хүүхдүүдэд хэрхэн яаж хооллыг гэж боддгоо. Одоо веган хоолтой хүүхдүүдийн хувьд одоо ямар нэгэн дутагдах шимтгийл ер нь байдаг гэж бодож байна уу? Тэр талаар таны бодол юу вэ? За манай хүүхдүүд болохоор нэг нь цэвэр веган, хоёр нь баг веган. Гэртээ бол ер нь веган хоол эцгээдэг. Тийм. Шимтгийллийн хувьд бол ер нь багасаа бүгд цэцэрлэгээсээ би цэцэрлэг рүү нь хоол нэг үл явуулдаг байсан. Яг шимтгийллийн хувьд бол би танаас сумаар байна. Таал чи хоол зүйчтэй шимтгийллийн тар бүр илүү их мэддэг. Тэгэхээр ер нь веган хүүхдүүдийг яаж ингэж шимтгийлтэй ингэж өсөх үү? Ер нь шимтгийл тэднэр дутагдах хандлага байд юм болов уу? Ямар байд юм болов уу? Тийм зөв яг уу. Монголчуудад бол яг гол одоо нэг махнаас одоо бид нар ч нэг үр тарэ болон уураг
За одоо их цөөхөөр хэдхэн нэг 3 макро 3 микро шимтгий жилийг авж байгаа ш тийм ээ. За тэгэхээр бид нар яг хоол хүнснээс бол одоо өөх тус болон уураг гэсэн хоёр хүнсэл ерөнхийдөө бол махнаас ургамлаас ер нь авчиж байгаа. Тэгэхээр ургамлаас уураг гэдэг шимтгий бол бид нар одоо дүүпүү хэмээх одоо маш сайхан бяцлаг гараад ирсэн байна тийм ээ. 100 грамд 15-18% уурагтай. Тэгэхээр бид нар энэ дүүпүү гэдэг одоо энэ бяцлага махыг орлуулад бол хангалттай хэмжээгээр идчихэд бол болчихж байгаа юм. За тэгээд нөгөө нэг зүйл нь бол яг одоо сайн чанарын тоснууд гэх юм бол бид нар одоо за намрын үйлрэлд бол кокосны тос ч юм уу хэмжээний тоснууд ирлээ. Бусад үйлрэлд бол одоо шингэн тос нь одоо оливын тос, авокадоны тос ч гэдэг юм уу тийм шингэн сайн чанарын тоснуудаа бол хэрэгжилж яхад бол бидний хувьд асуудал үүсэхгүй. Нөгөө талаар бол яг одоо зөвхөн хэдэн одоо микро одоо шимт одоо элементүүд байгаа дээ шүү дээ тийм ээ. Одоо төмөр хэмээх элемент. За төмөрийг бид нар хангалттай тунгаар хаанаас авах вэ гэхээр бид нар хамгийн боломжийн мөртлөө хамгийн өндөр тунтай байдаг л сэвэг зарам хэмээх одоо ванду байж тал вандунд бол хангалттай өндөр тунгаар бол байж гин. За тэгээд кальц гэдэг зүйл нь бол өөрөө одоо дүүпүү болон бусад олон төрлийн нарийн ногоонууд, нарийн гүн ногоонгийн ногоонууд бол маш өндөр тунгаар байж идэг. Тэгэхээр эдгээрийг бол яг нөгөө нас биеинд нь заасан тэр грамм хэмжээгээр нь бол бид төхөө ингээ хүүхдүүдэд өгөхөд бол яах нь уураг болон одоо ямар нэгэн макро болон микро шимтгий жилийн бол эрсдэлт бол одоо оруулахгүйгээр бид нар хүүхдүүдэд бол өсөх бүрэн боломжтой. За та бид бол бас 15 жил самт веган байсан болохоор ингээд 15 жилийн өмнөх хүүхдүүдийг харахаар бүгд бол маш сайхан өндөр болцгооцсон байгаа үстэй тийм. Тэгэхээр эдгээр маань бол бүгд шар буурцэг хэмээх одоо маш өндөр кальцтай, уурагтай. За тийм одоо ургамлыг бас иддэг учраас бас веган хоолтой хүүхдүүд бас харьцангуй өсөлт бойж бол одоо үе тэнгийнхээс дотохгүй бас сайхан байдаг байхаа гэж би бас боддгийм. Энэ бол бас шар буурцэг болон вандуунуудын нууц байхаа гэж бодож байна. За тэгэхээр бид нар бол яг ингээ макро микро шимтгий жилдэг бол хүнснээс бол хангалттай өндөр тунгаар бол авах бүрэн боломж байна тийм ээ. Гэхдээ яг зарим нэг хүмүүсийн хувьд л одоо төмөр төсрөлийн цус багталт гэдэг зүйл бас веган хоолтнууд бас тохиолдоод байна гэж үздэг тийм ээ. За энэ талаар та яг мэргэжлийн эмч хүний хувьд бол одоо таны уншиж судалж мэдсэн болон одоо хүмүүстээс хэрэгжүүлсэн тийм зүйлүүд одоо юу байдаг юм бол? За тийм харин нөгөө цагаан олтонгууд төмөр дутагдахаар энэ цагаан олноос нь боллоо гэдэг байхгүй юу. Ер нь бол одоо нөгөө Монголын хүн амын хоол тэжээлийн байдал 2017 судалгааны үндсийн 5 дугаар тийм том судалгаа шүү дээ. За тэн дээр одоо жишээ нь ямар гарсан бэ гэхээр 5 нас хүртэл хүүхдүүдийн 27% нь цус багталттай. Жирэмсэн ээжүүд болохоор 21% цус багталттай гэж гарсан. Энэ ер нь урдны судалгаанууд дээр ч гэсэн тийм байсан. Яг тэгэхээр мах эзэн байсан ч дутагдд тийм шүү. Ялангуяа бага насны хүүхдүүд болон жирэмсэн. Энэ яг биднийг бас нөгөө жирэмсэн ээжүүдэд үзэх тохиолддог байхгүй юу? Ер нь цус багталт. Тийм тохиол бас мөн одоо нөгөө цагаан олтнууд ургамлын олтнууд тохиолдож болно. Яг тэгвэл энэ нөгөө эрсдэлтэй бүлгэн штэ. Яг нөгөө давхар бие тэжээх хэвээр. Тэгээд эсвэл одоо хэмжээний салдаа төрсний дараа багт хандлага байж болно. Гэхдээ хүн болгон тийм байдгүй штэ. Энэ ялгаагүй юм байдаг. Харин бүр эсэргээрээ те төмөрийн тал дээр гэхэд одоо чинь ферритин яриад байгаа штэ. Бага насндаа болон жирэмсэндээ ингээд цус багталтай байгаа мөртлөө голчлон 40 гараа 50 гараад ирэхээрээ бүр төмрийн илүүдэлтэй ферритин орган илүүдэлтэй төмрийн илүүдэлтэй болоо явчихдаг монгол хүн. Маш их одоо нөгөө хоримтлалтай байгаад байдаг. Тэгтэл нөгөө нэг харин давуу тал нь ургамлын хоолны нэг давуу талыг хараад хахаар төмөрч байсан, кальцч байсан, уурагч байсан, одоо нөгөө даавруудч байсан хэмжээгээр идэхэд байна шүү дээ. Хэрэгтэй шингээд хэрэггүй гараад явцдаг. Төмөрөн дээр ч ажиглаад байгаа байхгүй юу? Кальц дээр ч ажиглагдаад байгаа. Илүү амархан шингэн, илүү амархан гарч явдаг. Төмөр гэхэд ялгаагүй. Одоо жишээ нь одоо тайп дээр түрүүнөө шошиг ярьсан шүү дээ. Шош гэхэд одоо тэр 100 г маханд чинь 15 г төмөр байхад шошид 125 мг төмөр байгаа байхгүй юу? Их хэмжээтэй. Яагаад гэвэл та ургамлын хоолноос ямар ч хэмжээний төмрийг хангалттай авч болно. Тэр талаараа баг цус багталт бүр илүү харьцангуй багч байж магадгүй. Хэрэв судалгаа хийвэл те. Сүн тэр тохиолдлуудад цус баг байсан бол нөхөд авчих амархан боломжтой л гэж хардсан шүү дээ. Дээр нь бас мөн эстрэгэн даварч гэсэн дээ те. Одоо ингэ шарбуурц гэж эстрэгэн давар ихтэй болохгүй гэлдэгдэг шүү дээ. Тэгтэл шарбуурцгийн эстрэгэн давар нөх хэрэглээд байгаа тамирчид яахчгүй тестостерон хэвийн нөгөө нэг эрчүүч чанараа яадаг. Тэгтэл байгалийн гаралтай сүүн дагуулгдсан нөгөө сүү уухаар эрэгтэй хүний эстроген даавар нь
20% нэмэгдээд бүр тестостерон 17 буураад байгаа. Өндөгний хялгааг өндөгч эстрогены даавар ихтэй бас тий. Тэгэхээр нэг тийм байна гэж анзаарагдаад ажиглагдаад байгаа юм бас. За баярлалаа хчээд та ингээд яг хуу төмрийн талаар бол сайхан ойлголтыг бидэнд хэлж өглөө тийм ээ. За тэгэхээр одоо та болох нь монголчууд яг нэг эртээрээс голлон хэрэгэлдэг сүү цагаан эдэний талаар бас та биднэрт хэлж өгөөч. За монголчууд болохоор эртээр үесээ нэг сүү цагаан эдийг ингээд дээдэлж хэрэгжилж ирсэн ард түмэн шүү дээ. Тэгээд нөгөө мал аж ахуйгаа хайрлаж хамгаалсан тэрнийхээ үндсэн дээр нөгөө сүү цагаан эдийн дээдэлдэг тий. Хэдийгээр тэгсэн ч гэсэндээ судалгаанууд дээр бас арай өөр юм гарч ирдэг. Жишээ нь сүүсэн бүтээгдэхүүн болон махны хэрэглээ биеийг ингээ хүчиршүүлдэг байхгүй. Тэгэхээр хүчиршүүлэхээр нөгөө хүний цусны pH тэнцвэртэй тогтвортой 7.4 байх хэвээр. Тэхийн тулд тийм байдлахын тулд яаралтайгаар нөгөө шүлтжүүл харамж авдаг. Тэгэнгүүт нөгөө шүлтээ хэмээн байлгахын тулд яснаас бас бата татаад шүлтжүүлэхээр кальц сугарчулдээд тэгээд кальц хэмжээгээр ялгардаг. Махны хэрэглэн дээрч сүүний хэрэглэн дээрч кальц шээсээр одоо нөгөө суларсан кальц шээсээр их хэмжээгээр ялгардаг. Ялангуяа нөгөө шүлтж одоо би одоо хүчилшдэг штэ. Би хүчилсэн хүний шээсний pH хүчлэх талаар хазаа авчдаг штэ. Тэн дээр нэгдүгээр хоёрдугаар судалгаанууд дээр жишээ нь одоо за бүр ингээд тодорхой судалгаа ингээд 50 хэрэгтрийг нурсан болно тий. Судалгаагаар сүүсэн бүтээгдэхүүн дээр судлахад одоо эстрогены даавар хэрэгддэг. Даавар хамааралт хөхний болон төрүүлжин хавдрыг үүсгэдэг. Дээр нь одоо нөгөө хансан тосгол эстрэгтэй шүү дээ сүү маань. Дээр нь жишээ нь сүүг ингээд 4-1 аяга, 2-1 аяга, нэг бүтэн аяга гэд ихсгээд байх тусам юуны хөхний хавдар үүсэх магадлал нь ихсээд явсан. Тэгтэл тэрийг шар буурцгаар орлуулсан чинь хавдар үүсэх эрсдэл 39% буурсан. Энэ арь судлалын сэтгүүлд гарсан юм судалгаа байгаа хгүй. Жишээ нь олон судалгаа гэхэл нэг жишээ юм. Тэр судалгаанууд дээр өөр үзүүлэлт гарч ирдэг. За. Зөв бид нар ч нэг сүү цагаан эдээ сайн гэж монголчууд айгүй их хэрэглэх хандлага байгаад байдаг шиг. Эсрэгээр бас нөгөө лактоз шингээх чадвар муутай хүмүүс маш их болцсон тийм ээ. Сүүн бүтээгдэхүүн хүмүүс хэрэглэж чадхаа байцсан хүмүүс бол аюу их байгаад байгаа. За тэгэхээр яг одоо нөгөө ямар нэгэн зүйлийг хэрэглэж байгаа хүмүүс бол үр дүн гэж бол бас байдаг тийм ээ. Тэр веган хоол идээд за үр дүнд хүрсэн хүмүүс гэж яг ямар үр дүнд хүрсэн хүмүүс байна? Одоо өвчмгөөсөө салсан хүмүүс байна уу? Яг голлох үр дүнгууд нь одоо ямар байна? Тэгэхээр ургамлын хоол өөрөө маш гоё бүтцтэй юм лээ. Одоо бүх юм агуулдаг. Уураг, эрдэс, витамин, эслэг. Тэгэл дээр нь тэрнээсээ гадна нөгөө флавоноид, картиноид, энзим гэд нөгөө байхгүй олон юмнуудаа нөхөж чаддаг. Энзимүүд гэхтэл одоо ургамал хоол идлээ бид нар чинь нөгөө нэг одоо ашигтай бактери уух хэрэгтэй нитр гэж ярьдаг шүү дээ. Тэгтэл ургамал маань өөрөө эслэг маань бүдүүн гизэнд очиод нөгөө нэг ашигтай бактерийнхаа хоол нь болоод дулаанаа үсгээд биеийн температурыг гоё бариад нөгөө хэвлийн хөндийнхөө эрхтнүүдийг дулаанаар хангаад дээр нь нөгөө ашигтай бактери гоё үсгөөд дээр нөгөө эслэгүүд нь бохирдлоо аваад ингээ гарч чаар нөгөө эсэлдэлтийн үйл явцаас үүссэн нөгөө энзимүүд чинь тэргүү нөгөө ашигтай бактери уух заавал шаардлага. Тэгээд үнэр танараас ахуулаад одоо нөгөө махны хэрэглээ их байхаар ялцрал их үүсдэг шүү дээ. Тэгэхээр үнэр өөр те эсэлдэл төлхөө арай явж байгаа болохоор бас ургамлын хоолны үнэр арай өөр. Үнэрээр л гэж шин. Тэгэл нөгөө шээсний өвчлөлтүүл нөгөө нэг юу үнэр гэх олон үнэрүүд байдаг шүү дээ. Нэгт нөгөө талаасаа болохоор үрдэнгүүд одоо за мэдээж нөгөө бид нар чинь веган гэл ингээл судлаад орохоор гадаад бол үрдэн зөндөө штэ. Одоо тэгэл ингээл чихрийн шиж ингээл туссан одоо нөгөө нэг аль дүүргийн дарга лээ. Америк нэгдсэн улсын. Одоо юугаар сошиалар онгод байт юм да. Ингээд нөгөө чихрийн шижимтэй болоод тэгэл нөгөө хараа мараа жоох өөрчлөлт ороо шарх үсээд ингээд эхлэнгүүт нь бүх хэмжээгээр авцсан чинь одоо ингээд магадгүй энэ насанд оршин өвчөн та ингээд дэглэм сайн барих хэвээр бүрэн идэхгүй байх магадaltaй цаашдаа мэдээж ингээд сохрох мохрох шарах ингээд те гар хөл тариулах гээл ингээд аюу олон эрсдлүүд ярьдаг байхгүй юу. Тэгээд нүүдг чинь өөрөө судалж аваад веган хоол идээд веган хоол идсэн чинь 3 сарын дараанаас шууд үрдэнгүүд нөгөө хараа сайжраад нөгөө шарах идэрж эхлээд. Тэгээд эхлэнгүүд нөө сошиал дээр бичсэн чинь
Маш олон хэдэн зураг захиараад би урамл хоол идээд гэсэн ингэж өөрчлөлтөгсөн одоо ийм одоо үр дүн өгсөн гэж хэлдэг штэ. Тэрнтэй адилхан манайхан ч гэсэн аяг үр дүн өгдөө. Одоо зар гэд хөнгөлтөл жишээ нь далидтэй. Даралтгүй болсон урамл хоол идээд даралттай л гэл яваад идэх ш бид нар. Одоо бидний үеийнхэн ч гэсэн ер нь даралт маралт гэж хэлнэ. Юуныхан бол ер нь даралт гэж хэлэхгүй шүү. Даралт зур судалгаа дээр ер нь хайтайхан байгаад идэг. Бөөрөөр уураг хайдаг, цус хайдаг, гломерулонефриттэй нэг бөөр нь бүр жижигэрсэн байсан гам болт гэж залуу гэхэд урмал хоолнд шилжээд хэвэн байдалд орсон. Нөгөө жижигэрсэн бөөр нь эргээд хэвэн байдалд орсон. Жишээ нь. Тэгэл одоо нөгөө цэлэ гэж 64 настай болж байна. Одоо 62 настай цэлэ гэд. Урмал хоолнд ороод 13 жил болж байгаа. За тэгээд тэрнээсээ хойш бараг 8 жилийн дараа нөгөө уулын спортоор хичээлж эхэлсэн. Өчнөө ол нөгөө сутай хайрхан одоо олон өндөрлөг 4000-аас дээш олон уулын оргилууд дээр бүр нөгөө юу байснаас илүү эцэд цуцгүй гадаг гэж байгаа байхгүй юу. Тий хэвийн юмнасаа бүр сайжаа тэгээд бүр ингээд спортын тамирчин болцсон. Тамирчин болцсон бүр ингээд сайжирсан. Гэх мэт чинь зөндөө одоо манай бужиргал хэдэл жимсэн олдон гэх тий. Холын зам марафон гүйлтэй ямар өндөр амжилтууд гарч ийн гэдэг үр дүнгууд бас намаа ингээд нэг одоо ингээд нөө бид нар ч нөө лекц хийдэг штэ лекц тавьдаг штэ сургуультай. Тэгээд ингээд тавьсны дараа хүмүүс ч ингээд тэгээ бид нар юу идэх одоо штэ юу идэх юм бэ? Идэх юм одоо байхгүй мэн гэд нөгөө хоолндоо тассан хүмүүс тэгдэг байхгүй тэгсэн. Должин гэд 60 тагч надтай уулзаад бүр нүдэн гэлцсэн цоглог гэж. Би 8 жил вега олтон байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ яасан гэсэн чинь 50 гараад л би нөгөө гинтхэн цусны хавдартай болцсон. Цусны хавдартай болоод тэгэл өстө нөгөө өстө хорвоо хөмрөгш болсон гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үед чи нөгөө цусны яг нөгөө одоо бол хавдартай хүмүүс нөгөө идэгдэг шүү дээ. Цусны нөгөө им орж ирэггүйсэн хавдар эсрэг им орж ирэггүй айгуу хүнд. Тэгэл ингээл яг хөө тэр мөрийг бас ингээл оруулж илхэх хэвээр юмудаа ингээ хэрэглээд явсан ч гэсэн ургамал холтон болцсон. Тэгээд өөрийнх нь одоо юу бол итгэцэн бүр итгэцэн тэгээд өөрөө одоо миний үед онцлогдсон 6 хүн маань бол зургал өнгөрцөн байгаа харамсалтай нэг гэж байгаа байхгүй юу тэгээд тэр хүн ярихдаа зөндөө их итгэм байдаг байхгүй би бүр урамс холтон болсноос хойш бүр их итгэмтэй болсон гэдэг байгаа байхгүй юу баялаг итгэмтэй болсон нөгөө хүнсний нөгөө жимшимсэг нөгөө бүр тариа те юу л юм бүх итгэмтэй болсон гэдэг хэлчихсэн. Тэр яг хоо дэлхийд дээр бол веган хоол идээд өвчин зовлон маш олон зүйлээс бас ингээд маш олон одоо муу мухай зүйлээсээ салсан тийм хүмүүс бол маш олон байдаг тийм ээ хэдэн 100 мянга хэдэн саяараа тэр үр дүнгууд нь тоологдсон. Монголд байгаа веган болон цагаан хоолтой хүмүүсээ өвчс одоо маш олон үр дүн үзсэн тийм ээ эрүүл мэндээ одоо аварч хамгаалсан маш олон хүмүүсийг би ч мэднэ та юм ч юм болоор бас та бас маш сайн мэдж байна тийм ээ. Тэр энэ бол яг хоо веган хоолны ач тусын талаар бас гарсан үр дүнгууд бодиттой зүйлүүд бол эдгээр бол байгаа тийм ээ. За тэгэхээр веган болоход бол яг одоо сул тал нь нэг хоёрхан зүйл дутагддаг гэдэг. Нэг нь бол D витамин, нөгөөх нь бол B12 гэдэг. За D витаминыг бол бид нар зуны үйлрэлд бол биеийнхаа нэг 70% гэл гаргаад явхад бол нарнаас хангалттай тунгаар авчдаг гэж үздэг тийм ээ. Гэхдээ бусад үйлрэлүүд бол нэмэлтээр бол заашгүй өөж явах хэрэгтэй юмараа бид нар ч одоо нөгөө хүүтэн сөрөний үйлрэлтээ ороо учраас ингээл гадна талаараа одоо бие халахаас хувцс өмчдөг наранд байн гараад байдаг учраас D витамин дутагдлалд ордог учраас ингээд D витаминыг бол нас биеинд хүрсэн болон одоо хүүхдийн тунгаар нь бол бид нар ууж явах хэрэгтэй тийм ээ. Тэгвэл дараагийн нэг чухал зүйл яг D витаминыг өдрөд ингээд нэмэлтээр одоо нөхөд аваад уучч болдго юм байжээ. Нарнаас авч болдго юм байна. B12 гэдэг нэг витамин байгаа шүү дээ. За тэгэхээр бидний B12 гэж витаминыг бол нэмэлтээр л авахаас өөр арга алгаа одоо энэ ч бол байгаль дээр бактери гэж үздэг тийм ээ. За таны хувьд бол B12-ыг одоо яаж авах боломж байдаг? Энэ талаар таны одоо мэдэж авсан одоо зүйлүүд юу байна? За VR2-т минь болохоор ерөнхийдөө бол нөгөө байгаль дээр хөрсөнд байдаг бактериас үүсдэг тий. Одоо ногооны гадуур, жимсний гадуур ингээ байж идэг юм байна л та. Тэгэхээр нөгөө тэр угаагдаж нөгөө арчигдаад голчлон одоо нөгөө орж ирэх хандлага нь муулчт юм байна. Тийм болохоор магадгүй яг харьцуулсан судалгааг би олж хараагүй. Махан хоолтонд ийм илүү байна. Махан хоолтонд ч гэсэн VR2 дутагддаг. Цагаан ургамал хоолтонд ч бас дутагддаг. Гэхдээ алинд нь илүү байна, алинд нь дутуу байна гэсэн судалгааг би одоогоор олж хараагүй. Гэхдээ илүү дутагдах магадaltaй байж магадгүй.
мэдээч хэрэг илүү дутагдaltaй байх юм бол B12-оо нөгөө нэмэгдлэр уулдаар авна шүү дээ тий. Авах хандлагатай. Гэхдээ хүн болгонд ургамал хоолтой хүн болгонд бас B12 дутагдана гэсэн юм бол байхгүй. Яагаад тэгэхээр тийм ээ. Гэхдээ тэр усан хоолтон тэр агаар хоолтонгож тэгээ B12-аа хаанаас авдсан болж гинүү гэж бодлоо гэхэд бас магадгүй өөр одоо нөгөө бас нэг юм уншсан би B12-ыг биш тэ бүдүүн гидсний одоо нөгөө бактерийн ашигтай бактериудын нөгөө нийлэгчлэлтээс бас гаргаж авах магадaltaй гэсэн нэг тийм юм уншсан санагдаж байна. Тэгэхээр магадгүй бас ямар нэгэн маягаар одоо үүсдэг байх магадaltaй байх юм аа гэж бодоод байна. Тий. За зөв шүү тий. За ихтэй яг миний бодлоор бол яг одоо веган хоол руу шилжсэн хүн бол уур нүрс өөх тос эднэрээ бол одоо үндсэн шимтгүүлээс хангалттай авчин амьд мэрц үзэгдэл зүйлдээс бол ганцхан B12 гэдэг витамин бол харьцангуй багахан дутагддаг. За би бол яг баг нэг B12 бол ууж байгаагүй хаяал нэг баг зэрэг уужсэн. Гэтэ бол яг B12 гэдэг витаминыг бол та бүхэн мараас нэмэлт тунгаар ингээд гаргаад авсан байждаг учраас яг ямар нэгэн одоо жижиг ч гэсэн нэг амьдмын дутагдлалд орохгүй тулд яг B12 бол бас нэмэлтээр веган хувилбараар нь бас ууж иж болно гэж бас зүйлж байна тий. За. За тэгэд танд өөр одоо энэ веган хоол руу шилжиж байгаа хүмүүст ер нь ямар одоо зөвлөгөө өгөхөөр байна. Та энэ талаар одоо өөр хуваалцмаар юм юу байна таны зүгээс? Миний хувьд бол ингээд боловсруулсан асуултууд маань бол энэ өрөөд дуусчихна. Таны хувьд л одоо ингээд махан хоолноос гараад веган руу шилжихэд бол ямар хоол яг юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ? Тэр талаар бол одоо таны өгөх зөвлөгөө юу байна? Төгсгөлийн хэсгийг би бас танд үлдээвэл. За, ер нь бол хүмүүс нөгөө маш олон шалтгаанаар веган болдог. Тэр дотроо эрүүл мэндийн шалтгаанаар бол бүр их веган болдог. Тэгэхээр одоо би бол веган болоод 15 жил болж байна. Мөн маш олон нөгөө веган болоод маш олон эрүүл мэндийн шалтгаанаас одоо олон үр дүнгээ харсан хүмүүсийг үзэж байгаа болохоор одоо хүмүүсээ веган болоосай гэж одоо эмчийнхаа зүгээс яг үнэхээр чин сэтгэлээсээ юм хүсдэг юм хүн байна. Тэгээд за жишээ нь манай Монголд бол нас барах тэрүүлэх шалтгаан зүрх судасны өвчин болон хавдар өвчин байгаа. Тэгэхээр энэ одоо өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд эмч хүнийхээ бодод би одоо бүх хүмүүсээ веган болоосой гэж уриалмаар байна. Яагаад гэхээр энэ олон өвчлөлүүдийг жишээ нь одоо зүрх судасны мэс заслыг 70% боруулна гэж байгаа байхгүй юу. Энтэй холбоотой хэлэхэд одоо анагаах ухааны эцэг Гиппократ гэдэг хүн эмч биднэрт юу гэж хэлсэн бэ гэхээр та хүнийг эмчлэхдээ хамгийн түрүүнд та өвчлүүлсэн зүйлээсээ татгалзаж чадах уу гэж асуу. Энэ бол хамгийн том эмчилгээ юм аа гэж хэлсэн байдаг. Энтэй холбоотой хэлэхэд одоо бид нөгөө сүүлийн үед холестерин гэдэг яриад байгаа тийм. За холестерин маань болохоор зүрх судасны өвчнийг одоо номер 1 шалтгаанаа гэж одоо дээрүүд хэлдэг ярьдаг байсан шүү дээ. Одоо тэгтэл энэ бол одоо өнгөрсөн зууны мэдээлэлээ. Одоо бол өөр болсон. Судалгаагаар өөр гарч байна гэдээ яриад байгаа. Би саяхан Перламут эмчийн номыг уншсан. Тэр ном дээр болохоор ерөнхийдөө тэр зүгийг баримталдаг байхгүй юу? Ерөнхийдөө холестерин хэрэглэх хэрэгтэй. Тэгтээ тэр номон дээрх судалгаан дээр жишээ нь ханаагүй уг тосыг авалсан буюу ургамлын тос нь хамгийн өндөр ачтай ач холбогдолтой үзүүлэлт өгч байгаа нь харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ та бүхэн холестериноо нөхөж авмаар байгаа бол холестериныг одоо бид нар жишээ нь одоо өвсөн тэжээлт амтэн шиг л өөртөө үйлдвэрлэдэг байхгүй юу илгэндээ. Заавал тэрийг гаднаас авах шаардлага байхгүй. Үйлдвэрлэдэг. Тэгсэн хэдий ч гэсэндээ хансандаас шаардлагатай одоо нөгөө их хэмжээний нөгөө спорт тий дасгал хөдөлгөөн хийж эсвэл одоо хүдний улиралт гээл тий хүдний улиралт гэчтэй энэ үедээ холестерин хэрэглэх шаардлагатай гэх юм бол шингэн гаралтай өг тосоо төлхөө хэрэглээрээ өөрөлдвөл ургамлан гаралтай өг тосоо хэрэглээрээ гэж зөвлөх байна. Ер нь бол монголчууд цусандаа холестерины агуулмж аяг өндөртэй байдیں۔ Тэр дундаа нөгөө муу холестерин буюу одоо багнахтай липопротеид өндөртэй. Яагаад тэгэхээр одоо жишээ нь бид нар нөгөө ВЦ вирусын шинжилгээнүүд нэг хэсэг авч эхэлсэн шүү дээ. Одоо нөгөө ВЦ вирус илрүүлэх шинжилгээнүүд тэрэн дээр нөгөө нэг ингээ шинжилгээ аваад эхэлсэн чинь тус нь хүрхээ хэцсэн байхгүй монголчууд. Яасан гэсэн чинь өөх тус ээгөх заавал өөх тус ялгаж ийж ВЦ вирусыг нөгөө оншилдог. Тэгтэл ахаад нөгөө хэмжээг нь ихсэх шаардлагатай болж байгаа байхгүй. Тийм болохоор нэгдүгээр, хоёрдугаар тэгэхээр өөх тус их байх тусмаа цусны зуурамхай чанар буюу урсамтгай чанар нь 17%-аар буурдаг. Тэгэхээр нөгөө
бидний цусны өтгөрлөлт гэж яриад идэг зүйлтэй нөгөө холбогдоод шууд хамааралтай болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөх тосны хэрэглээгээ хэрвээ хэрэглэхээр бол одоо ханаг өөх тосоор буюу урамлан гаралтай өөх тосоор хэрэглээрэй гэж зөвлөмөрөө. За ингээд манай Green Plus подкастын маань урилгыг хүлээн авч бид бүхэндээ зочлон ирж олон сайхан мэдээлэл хүргэсэн туул эмчтэй маш их баярлалаа. Баярлалаа та бүхэнд. За ингээд Green Plus подкастын маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна.